Энэ өдрийн мэндэ. За хэд хоног нэг шинэ жилээр тохиолдолоо төдөө гадаа явж ирлээ. Тэгээд Улаанбаатар хот руу гараад ирсэн. Утаа төвжрэлтэйгээ эвлэрхгээл ингээд сууж ин. Тэгээ яг одоо явж байхдаа бодогдчихсэн бодлуудаа хуваалцмаар санагдаа тэсэлгөө утсаа бариад авлаа. Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс багассан гэдэг нэг онгой байдаг шүү дээ. Тэгээд одоо бол чөтгөрийн тоо ихсэн нөхөөс бол багасаагүй байж таарал да. Тэгээд ягд гинтхэн ингээд ийм асуудал болоод ил болон далд ертөнцөөр хутгалдаад магадгүй бидний амьдрал руу далд ертөнцийн хүмүүс одоо юу гэдэг нь бөөгөр гэдэг юм уу, ламаар гэдэг юм уу, хотог товлгаадуудаар дамжаад ч гэдэг юм уу. Тэр ялгаа авахгүй эцэг хүү ариун сүнснүүдийн нэрийн өмнөөс гэдэг бидний амьдралд хутгалдаад бүх юм нэг тийм их цахаалтчаа гэдэг сонирхолтой асуулт байгаа даа. Тэгээ ер нь ингээд хүмүүс ингээ харах дээр бүгд л нэг тийм лам дээр, бөө дээр, үзмөрч дээр, мэрэгч дээр, төлөгч дээр очиад засал номоо хийлгэн гэдэг шиг юмнууд бол асар их нэмэгдсэн байна. Энэ гандангийн үүд тойрсон дэлгүүрүүдийн бизнесүүд үнэхээр их цэцгэлэн хөгжиж байгаа юм байна гэл ингээл юмнууд бодогдчихээн л та. Яагаад ингэж эрс энэ ийм зүйлүүдийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа гэдэг. Хүмүүс яг нөгөө амьдралынхаа сайхан зохируулчих гал, болгочих гал, бүтээж гал хүн болгон л дотооддоо хичээгээл тэмцээл зүтгэл чадлаараа л мачиж нэр 10 хурууныхаа хумсыг тамтартал зүтгэж юм л. Тэглээгээд ихэнх хүмүүсийн амьдрал болохгүй байгаа шүү дээ. Тэгээд арга гадах дээр л бөөдөө ламдаа хандж явах шиг л. Гүрэм дорм хичнээн хийж засал ном бөө өргөл хичнээн өргөвч энэ нэг тийм нийт яараа бидний амьдрал нэг тийм доктортой сайжрахгүй болов гэж бодож байна. Ер нь сайжрахгүй л дээ. Яагадгүй л одоо ингээд нэг хашаага цэмцэдэл цэвэрлчаад угаацаа гаргаад тасгачдаг айл байдаг шүү дээ. Тэгээ гудамжны үүдээр нь явах тэр ингээд нэг мөсөн дошоо үсцэн үнсээ гаргаад тасгачдаг гудамждаа тасчдаг тийм айлууд байдаг. Тэгээ тэр айл яг гэр дотроо болвол яг сайхан цэвэрхэн байдаг боловч асуудлаас ерөөс цухтаач чадахгүй байхгүй юу? Гараал ялгаа авахгүй гэр хашааныхаа үүднээс өсвөлөл асуудалтайгаа нүүр тулгараал халтраал голгаал утаатайгаа агаараараа амьсгалаал ингээл хэлж байгаа. Хамгийн аз жаргалтай нь манай утаа маань ашгүйдээ нэг зайсангийн ам дарга нарын амьдрын суудаг тэр нэг зайсангийн олон амнуудын хаусууд руу хөрж нэг санаа амарч ах шиг байл та. Тэгээ одоо энэ зовлонгоос бүгдөө гарах хэрэгтэй юм шиг болоод хинч одоо юу гэдэг те өөрийнхөө гэртээ хамгийн сайн хотог туулгаан далаа ламын чоожин гэж байдаг юм уу хамгийн мундаг бөөг очиж аач засал хийлгээд хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй. Ягагтгүй л бид нар нэг агаараар амьсгалж, нэг усыг ууж, нэг утаагаар амьсгалж, нэг зам дээр төгжирж байгаа учраас нэг Монгол нэгдмэл ирэх ашигтай учраас нэгдмэл зүйлийн нэг өчүүхэн цэг учраас бидний амьдрал огт өөрчлөгдөхгүй. Тэгээ монголчууд энийг хэрхэн яаж шийдсэн бэ гэдэг асуудал. Монголчууд бидний өнгөрсөн түүхийг харах дээр бүх дэлхийд дээр амар амгалан тогтоож иж ядаж тийм юу гэдэг те улс орон дээр нэг сайхан амар амгалан байдаг тийм байдал тогтоодсон байл л те. Тэгж нэг ямар санаа амар нэг тийм зүлгэн дээр гэрээ хараад хэдэн малаа туугаад уулын мухраараа найр наадмаа хийгээд нэг тийм сайхан амар тайван байхын тулд хамтдаа зүтгэсэн болж таардаг. Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс буурсан гэж нэг үг байдаг юм. Үнэхээр тэгсэн байх магадгүй. Яагаад тэгсэн бэ гэдэгтэр тэр үед мухар сүсэг, лам бөө одоо эд шидтэнгүүд үзмөрчд мэрэгчд төлөгчдийн үйл ажиллагааг хязгаарлаад эхлэхдээ хүмүүс өөртөө найдах шаардлагатай болсон. Өөртөө найдаад эхлэхдээ тэр далд ертөнцид байгаа тэр одоо юу гэдэг хий бит хийсгэлэн дүртэнгүүтээ оролцох шаардлагагүй болоод эхлэхдээ арай илүү өнөөдрийнхээс илүү амар амгалан амьдарч исэн байгаа хэрэг. Тэгсэн сүүлийн 30 жил юу болсон бэ гэдэгтэр манай дэлхийн бүх шашнуудын урсгалууд ороод ирсэн. Одоо цаана ямар нэгэн тийм далдын хүчтэй бүх урсгалууд бүгд ороод ирсэн. Христэн, бөөн, лам, хотгч маш олон бяцлаглалын урсгалууд ороод ирсэн. Дээр нэмээд 20-30 мянган бөө буугаад бүгдөө цаана далдын хүчний одоо юу гэдэг газар дэлхий дээрх бие төлөөлөгчд болоод хэн тамуу гэдэг үзээд эхэлсэн. Тэгээ үгтээ бид нар нөгөө ажлаа бүтээх гэж сургууль, соёлоос эхлүүлээд хүүхдүүд шалгалт өгтөө хүртэл одоо юу гэдэг эсвэл ажил, төрөл, амьдрал авахгүй, өр зээл, мөнгө, санхүү гэд бүх зүйл дээр далдын хүчнийхээ оролцоог
лам нараар бөөнөр дамжуулаад татан оролцуулаад эхэлсэн. Тэнд нөгөө амар тайван байсан далд ертөнцийн чөтгөрүүд бүгд итгэвчээд эхэлсэн. Одоо тэгээд бидний амьдрал нэг тийм элен ялгаахгүй далтан ялгаахгүй нэг тийм орооцолд бодож бужигнсан юм болчихсон. Тэгээд эндээс одоо юу гэдэг те ганцхан гэртээ засал уншуулад, засал ном уншуулад миний амьдрал сайхан болно гэдэг бол худлаа алдсан зүйл л те. Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал. Нүүдэлчдийн соёл иргэншлийг ингээд харж байхад нэг яг нэг амар сайхан байж байгаа л гинт нэг өмөл одтой тэнгэр орчиж орондоо унтах завгүй байлдаал тэгэл нэг амраа мулан тагтаавал ингээл явдаг. Тэгээд байлдаад эхлэхдээ нөгөө өөрөөсөө бие биенээсээ давж чадхаа болоод тэгэхээр далд ертөнцийнхаа даачдыг ардаа хүч олгоод дуудаад нэгэндээ хараад ерөөл ном тарин шившлэг гэд өргөл мөргөл гэд ингээд бүх арга зайлаа хэрэглээд эхэлдэг. Ингээд нэг пижигнээд эхэлдэг юм шиг. Дээр доргоо пижигнээд эхэлдэг. Тэгээд нэг хэсэг нь нам дарагдчихэж мохол мөшгөлгүй болов гэдэг чинь уул суургүй болдог. Нөгөө хэсэг нь хоорондоо эвлэлтэн зохирч ажиллахаас өөр аргагүй болдог. Нэг тийм л хөл толгалтанд ордог байх гэж дарддаг юм байна. Ер нь тэгжиж энэ асуудал шийдэгддэг. Тэгээд одоо юу гэдэг нь нөгөө сүүлийн үеийн нөхцөл байдлыг ингээд харах дээр Жуманжу гэдэг кино санаанд орж байгаа. Жуманжу олон үе шаттай тоглоом. Тэгээ оролцогчид бүгдөө тоглож иж хожиж цаана гардаг. Хожих дээр юу гэдэг нь хідэн үе ч хамаагүй тоглож иж хождог. Тэр дундаа сэн нэгэн гишүүн байхгүй болчих тэр тоглоом болохоо очдөг. Тэгээ бүгд нийлж тоглодог. Энэ өөр яг бидний бодит амьдрал шиг тийм санагдаж байна. Бидний амьдрал шиг санагдаж байна. Одоо бид нар юу гэдэг нь би тэнгэр үзэлтэйгээд тэнгэр үзэлтэнгүүд мундагч байдаг юм уу? Тэр буддын шашин, бурхны шашин тунгууд мундагч байдаг юм уу? ертөнцийн эзэнт итгэгчид мундаг тэд нар дангаараа аврал хайна гэж бол байхгүй. Энэ тал нутаг дээр бүгдөрөө л байсан. Бүгдөрөө л эвлэлд нэгдэж уучраа олж иж хоорондоо хил ам уучраа олцож ижил энэний цаана гарч исэн юм зүйл. За хоёр дахь зүйл нь хамгийн сонирхолтой нь энэ бөөн нөө лам нөө хотог тувилгаан нь байна уу? Одоо тэр эцэг хүү ариун сүнстэнгүүдтэй холбогддог хүмүүс нь байна уу? Ялгаа авахгүй бүгдөөнд нэг тийм монгол хүнд бол нэг тийм дарамт цаатаалт ертөнцийн дарамтууд ирээд байгаа юм байна гэж ойлгосон. Тэрний юу гэдэг тэр за энэ улс оронч нь болохоочлаа, төр засагч нь болохоочлаа, улс орноо өөрчлөхөд хувь нэмрээ оруул гэдэг нэг тийм шахалт дарамтанд орцсон. Нөгөөдөл нь яг хөдөө дэмий бөөнөр нөлхтөр уул хангаад явдаг, тайлга тахилгаа хийдэг. Тэн дээр нэг жоохон бохимдож бүрөө бөмбөрөөр нүддэг. Ламдар нь бол яг нэг айл амтан засаа тэрний засал энэний засал нам гэдэг ингээд гараад ирсэн улс төрчдийнх нь ард талд нь даалт малтын юм хийж ин гэд гөрөм тарна уншаад ингээд яваад байдаг. Иймэрхүү зүйл тогтол. Тэгтээ бүхний дотоод сэтгэл нэг тийм жижигхэн хөндөр байгаад байгаа байдал анзаарэгдэж байна. За нэг болохоо ачлаа да, буруу тийш яваад байгаа юм биш байгаа да. Энэ л нэг тийм ер нь нэг тийм өөрчлөлтөнд бэлтгээд байна гэдэг шиг хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нэг тийм түн гэдэг нэг үйл ойлгох тийм уухайн дуудлага ч юм уу, урай ч юм уу, төгшөөр ч юм уу хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаад нэг тийм тэр нь өөрөө нэг тийм сэтгэл ханамжгүй байдлаар илрээд байгаа юм байна да гэж ойлгосон. Тэгээ яагаад ийм нууд зэрэг болоод байгаа юм бэ гэдэг асуудал байна. Энд дээр яг зүгээр ер нь Монгол газар шороон дээр гэдэг юм уу, нүүдэлчдийн соёл иргэншил юм уу, энэ Азийн өндөрлөг дээр байгаа бол улс үндэстэнгүүдийн ч гэдэг юм уу нэг тийм үндсэн амьдралынх нь утга учир зорилго нь юу юм бэ гэдэг асуух тэр өөр хүүхдийнхээ төлөө байгаа байхгүй. Тэр бууж сууж ирсэн онгод дээдсүүд ч гэсэн ер нь юуны төлөө бууж сууж байгаа юм бэ тэр өөр хүүхдийнхээ төлөө гэж. Өөрийнхөө өөр хүүхдийнхээ ардлын төлөө өөрийнхөө өөр хүүхдүүдийн захиалгыг биелүүлэхийн төлөө ажилладаг тэр хоорондоо зөрчил үүсгээд хин нүчтэй чиний өвөө том уу миний өвөө том уу гэдэг зөрчил үүсээд энэ үндэ ч гэсэн тэд бас шаналж байгаа юм байна гэж би ойлгосон. Тэгэд энэ юу гэдэг нь болдгсон бол бүгдөө эвлэлтэн нэгдээд одоо юу гэдэг нь улс орноо өөрчлөх, газар нутгаа хамгаалах ингээд нэг тийм л том давалгаа тийм том сэрхүү ажиллаад байна да гэж бодогдчихно. Яагаад энэ ажиллаад байгаа юм бэ гэдэгт тэр өөр хүүхдүүд нь өөр амьдрах оршихуйг болчвол өөр хүүхдийнхээ төлөвнгүүтээ өөр хүүхдүүдийнхээ оршихуй амьдралын төлөө, нутаг дэвсгэрийн төлөө, бэлчээрийн төлөө, хил хязгаарийн төлөө, газар нутгийнхаа төлөө хүмүүс санаа зовоод эхэлдэг юм байна. Яг энэ санаа зовнил хүнд байгаатай адилхан одоо тэр далд ертөнцид байгаа бүх одоо
хий биетэй хэсгэлэн дүртэнгүүтд байгаад харагдчихна. Тэр нь өөрөө юу гэхээр за одоо нэг яг энэ янзаараа явах юм бол 10 жилийн дотор бол нөөх нутаггүй 20 жилийн дараа бол улс оронгоо болох гэдэг тийм аюулын харанг тэнд дэгдэгдсэн, дэлдэгдсэн. Тэгээ тэрүүнийг засахын төлөө ингээд хүмүүс ингээд нэг төгшөөд юу хийх үү, яах вэ гэд арах байх газар олж чадхаа хайцсан юм шиг тиймэрхүү байдал зарагдаж байна. Тэгээ нүг ерөнхийдөө харах юм бол энэ далд ертөнцийтэй орооцолдоход нэг тийм 2-3 зүйлээд их маш сайн санах хэрэгтэй байна. Энэ бол нөгөө бидний ярьдаг Жуманжу гэдэг нэг кино байдаг шүү дээ. Нэг олон үе шаталтай тоглоом байдаг. Тэгээ нэг тоглолчвол заавалчгүй дуусгachиж тэгтээ бүр хамтдаа тоглож хин нэгэн гишүүнийг гарчих дээр л тэр тоглоом одоо тоглохтой болчдөг. Тэгээ бүгдөө одоо энэ үндэ оролцчихж бүгдөө хамтдаа тоглож үр дүнд нь гардаг. Үр дүнд нь заавал хожиж гарч ирэх хэрэгтэй болж өгдөг. Тэр 800 жилийн өсөлт бууралтын монголчуудын сэргэн мандалтын цикл яриад байгаа нь бас энэ байгалийн зүүн совингоос төдийлөн холдоог байгаа монголчуудтай бас нэлээд холбоотой бол тараад энэ байгалийн зүүн совин нөрөө үгдийн та нэг тийм үе үе тесэрж оргилуулт цандар пассионер чанар гарч ичдэг үе унтарч идэг нэг тийм зүйл л. Тэгээд нэг дараагийн том оргилолт үе бий болохын тулд заавалчгүй далд ертөнцийн нөрөө оролцдог юм биш байгаа даа гэж бодол төрөд байгаа. Тэгээд тэндээсээ дарамт шахалт авж иж тэгээ очроо олохоо байгаа. Тэгээд тэр дарамт шахалтаа нэг бол энэ тоглоомд дарамт шахалт чинь одоо юу гэдэг ил далд оролцсон нэг тийм Жуманжу шиг тоглоом болчлоо шүү дээ. Тэгээд юу гэдэг те бүгдөө хамтарж иж, эвэлж иж, ойлголцож иж, нэгдэж иж хамтдаа хожих хэрэгтэй. Тэр хожил нь өөрөө юу гэдэг үр хөвгтэй хаач ирээдүйн амьдралыг баталгаажуулдаг, өөрөөтийнхөө оршин байгаа газар нутгийнхаа одоо юу гэдэг те оршихуг газар нутгаараа дамжуулаад оршихугаа баталгаажуул дархалж иж энэ өөрөө тоглоом хождог тийм тоглоом л юм байна да гэж ойлгосон шүү дээ. Тэгэхээр одоо бол юу гэдэг те тэр лам нь байна уу, хотог товлгаан байна уу, бөөн байна уу, тэр ертөнцийн эцэг хүү ариун сүнсэнд итгэгч байна уу. Тэд нар тусдаа ингээд нийлээд тусдаа өөрийнхөө бурхттай ч юм өөрийнхөө өгдөө аврал адуулаад түмэн залбирлаад түмэн одоо өргөл өргөд ч гэдэг юм түмэн гөрөм дором уншаад бол энэ өөрчлөгдөхгүй юм байна л дээ. Тэг яавал өөрчлөгдөг юм бэ гэхээр бүгдөө нэгэн үзүр сэтгэл дор энэ улс орноо өөдөн татчихэж улс орноо юу гэдэг нэг өөрчилж иж энийг тийм сэтгэл амар Пакс Монголиака гэдэг Монголын амар амгалан гэдэг шиг тэр амар амгалан тогтоож иж тэр Жуманжугийн хамгийн сүүлчийн үе нь гэдэг юм хэддэх үе нь гэдэг юм тоглоомд хождог. Тэгээ хожих дээр нэг 60 жилийн жаргал 80 жилийн найр худаг тавилгүй мах гэдэг чундаг тавилгүй арх хүн гэдэг шиг нэг тийм 120 жилч байдаг юм уу түүнээс урт хугацаагаар одоо амар амгалан ирдэг нэг иймэрхүү л ерөнхий зүү тогтол анзаарэгдэж харагдаад байна. Тэгэхээр одоо бол би тэнгэр үзэлтэй бөөндөр мундаг тэнд нэг одоо хотог төвлгаан ч юм уу далай лам ч юм уу нэг чоожин гөртөн шүтээ тэр нь мундаг тэнд нэг эцэг хүү ариун сүнсийг мундаг гэд эсвэл тэнд нэг зүнч Мухаммедыг шүтээд мундаг гэд ингээд монголчууд хоорондоо тал тийшээ хар суугаад энэ ямар ч үр дүн төрөхгүй энэний үр дүн гэхтэр яг ингээд суугаад ах юм бол үр дүн нь яг хөөхтэй тэр 10 жилийн дараа газар нутаггүй болно 20 жилийн дараа улсгүй болно. Тэгээ ийм аюулын харанг дэлдэгдсэн учраас цаанаас нь тэгээд олон бүх энэ далд ертөнцийтэй харилцагчдад бүгд харилцагч нөхдүүдэд бүгд цаанаас нь ингээд дарамт шахалт үзүүлээд зүгээр суулгахаа байсан. Тэр нь өөрөө юу гэхээр өнөөдрийн амьдралын хүмүүсийн нийгмийн хүмүүсийн сэтгэл зүг ингээд тогтворгүй байлгаад бүх хүн дотроо нэг тийм төгшүүртэй, айдастай ч юм шиг яанага санаа зовлттой болоод ирсэн. Сайн ч зүйл анзаарэгдэж чинь мууц зүйл анзаарэгдэж чинь сайн зүйл нь юу вэ гэдэг тэр одоо нэг хүмүүс нэг намчрахаж талцаж манай нам тэрний нам гэдэг байсан тэр зүйл нь ер нь бараг байхгүй болоод бүгдөө нэг зам дээр сууж байгаа юм байна гэдгээ ухаарад тэр нам дагсан талцал дайсагнал нь бол алга болж байгаа шиг байна. А нөгөө муу тал нь юу вэ гэдэг тэр одоо биел болчвол хоорондоо нөгөө нэг бид нар ойлголцож чадахгүй биел болчвол манайх л болчвол манайх л хүчтэй гэдэг юм бол монголчууд хоорондоо дайтаж хоорондоо тулалдаж хоорондоо тэмцэлдэг тэр нэг алаад дуусаад бүр улсаад задраагаа тараагаа дуусгачдаг. Яг нэг тийм торгон ирмэгдэр бид нар ирчаал динжигнээл хаашаа унах уу гээл байгаа байдал тийм л юм байна гэж ойлгосон. Тийм учраас энэ нөгөө орчин үед юу гэж нөгөхдөх тэр чөтгөрийн тоонууд нь бол хэд дахин нэмэгдцээ хэдэн 10 хэдэн сая чөтгөртэй болоод хувирцсан хэн болгоны артал чөтгөр дотор сэтгэлд нь ч юм уу арталд нь ч байдаг юм уу чөтгөрөө сууж байгаа тэр чөтгөрүүдийн үйл ажиллагаа идэвхжсэн. Одоо энэ яг уу гэдэг тэр чөтгөрөнч бурхтанч
амар амгалан байдаг тийм нэгдмэл оршихуй нэгдмэл амар амгалан тогтоож ижил энэ тоглоом дуусна. Тэгэхээр энэ тоглоомд хэдүүлээ одоо юу гэдэг те тэр энэ бэ чи гэлтгүүгээр ер нь ойлголцгол тийм л ганцхан гарцгаа ойлголцож гар нээлж сэтгэл нээлж одоо энэ тоглоомыг дуусгах энийг ойлгоогүй нэг нь бол тэртээ явцын дунд одоо юу гэдэг те тоглоомын хохирогч болол дуусгах иймэрхүү замаар анзаарэгдэж явах шиг санагддаг юм да. Тэгээд яг хөө энэ чиглэлээр цаашаа бас жоохон ингээд таавхан сонирхол ярьж болж байна. Ингээд баярлалаа. Энэ удаагийн бичлэгийг хүргээд өндөрлөе.